5 сарын 21-ний мэнд байжуулгын үлэмж бордоо өгч юм. За энд нийлмэл үлэмжийн тавцангийн хөл тайрж байна. 684 хөл тайрна. Хайш явцгаая. Энэ жил бид 3 энгийн үлэмж, 1 нүлэн үлэмж буюу нийтдээ 14,000 бортгонд тарилтгийг. Одоогоор 2,000 гаруй бортгонд нарсны үр үрэлсэн байна. Энд үрлэх процесс явагдаж байна. За энд ингээ үрлэнгүүт энд том ширхтээ илсээр очиад заашээ зөөж тавина. За энэ үрлэгч маань гээд бортгоны аяг болгон дээр таарсан. Ийм гоё үрлэгч байна. За энд нөгөө байжуулгын үлэмжинд бордоо өгч ин гэдгийгсэн. Энд бордоо өгч ин. За термометр суулгаж байгаа. За энэ бортгонууд юу вэ гэдэг тэнгүүт үрлэх ёстой бортгонууд гэд хүлэмжин дотор 1000 гаруй өрөөстэй байна. Хүлэмжийн гаднаас өрөөтэй байгаа. Ийм их бортго өрөөтэй байна. За энд бол үлсээс шигшиж байгаа. Энэ илсийг энэ хоёр давхар шигшүүрээр шигшээд ийм сайхан том ширхэг том ширхэгтэй илс болгож гаргаад очиж байгаа. Бортгодоо өрс очиж байгаа энэ илсээр. За аашаа явж үзцгээе. Энд манай нийлмэл үлэмж баригдсан байгаа. Нэлээд баригдаад дууссан. Энд хоёр ахын мийж явах хэвээр юу хийж ийн харцгаая. Халаад байна. Хоёр ах амраагүй энэ халаад амарч байгаа. Нэлээд гоё илцсэн шүү дээ. Ротор сэрүүлэгч явж ийн гараар. За нэг яваад зүлчиж байгаа бичлэг гэж байгаа. За ингээд 5 дугаар сарын 21-ний ажлыг иймэрхүү үр бүтээлтэй хийж юм да. Одоо энэ үлэмжинд тавцангийн засаа услахааны системийн угсраад ерөнхийдөө тарилт ихэд бэлэн болсон гэж үзэж байгаа. Энэ үлэмж маань өөрөө хагас автомат үлэмж. Энэ унтраалгуудаар салхивчаа мөн нарны хар тороо буулгаж сөхөх, нээж авах гэсэн үйлдэлүүд хийдэг байгаа. Тодорхой нь ийм.
Энэ болохоор ерөнхий унтраалга. Энэ контрол бокс. Автоматар л энэ дээдлийн хар тор, дээдлийн салхивч. Бүгднгийг нь нэг товч дараал. Тэр жижиг улаан мотор. Энэ мотор ажиллаад гэж сүчдэг хөх. Тэгэл нэг товч тарангууд гэж хаачдаг хөх. Гоё басна. За ингээд 5 сарын 21-ний ажлыг танилцуулсан мөнхчин менежер байлаа. Баярлалаа.